Гэхдээ Мурат бол надад мессеж ичсэн байдаг. Шүүх рүү орвол би ялан шүү. Шүүхэд орвол ёстой гоё. Шүүхэд орвол ёстой гоё. Ёстой гоё. Ёстой гоё. Яагаад тэгэхээр шүүх засаглал миний талд байна. Ихэнх шүүгчд нь ардчилсан намынх, ихэнх шүүгчд нь ардчилсан намынх. За ардчилсан намын гишүүн ардчилсан намаас улсын хурлд нэр дэвшиж төрийн синтез заларсан гишүүн Мурат алга ташхын холгүй аяглаж байсан гэх энэ мэдээ одоо үндсэндээ ойлгомжтой боллоо. Энд яригдж байсан шүүх хурд нь өчигдөр хуралдах гэж оролдоод завсралсан. Хохирогч гэдэг Мурат ч үнэнхүү даам гэдгээ харуулж шүүх хуралд ирээгүй. Түүгээр жүүл урам эрхэм Муратын өмгөөлөгч нь ирээгүй байж. Мөн хатагта Бахитгүйлч биечлэн эрэлгүй Баян Үлгийн аймгаас цахимаар оролцож гялайлгсан юм гин. Ингээд хохирогчгүй шүүх хурал болонгаа алдаж хөөхий шүүгдэгч майз эсгэл ганцаараа шүүгдэх шинжтэй болоод явчихжээ. Ер нь Муратын хэлсэг бусад фактуудыг бодоод үзэхлээр шүүх хурал гацаагүй байдалд орчихсон юм уу да гэж харагдахаар байна. Хэрвээ шүүх хурлаар майз эсэг буруугүй гэдэг нь нотлогдох юм бол Мурат нь буруутан болчих гээд. Мурат майз эсэг хоёр хоёулаа буруугүй болчихвол Бахитгүйл нь буруутчих гээд. Ер нь яаж болдоггүй ацан шалаа харагдаж байгаа биз? Ядаж байгаа шинжлэгдсэн эрүүгийн хуулиар хэрэгжихгүй болох боломжийг нь хаажчихсан юм гин. За ингээд хэн хүчгүй нь ноцхоос өөр аргагүй байдад үүсчихсэн дүр зураг харагдаад байна. Бас нэг айхтар ацан шалаа байгаа нь ардчилсан нам Муратыгаа буруутан болгочихвол бандаж гандлахын хойноос үдэж өгөхөөс өөр аргагүй байдалд орно. Хэрв тэгвэл ЧҮА 9 гишүүнтэй дэмжигнэж байгаа бүлгээс нэг гишүүн хасагдаж 8 болохна үлднэ. Энэ тохиолдолд ардчилсан нам бүлэггүй болж сул гишүүдэл хоосон гонгонцгоох болно. Нөхөн сонгуул баргал болохгүй. Учир нь мөнөөхөн инх хоёроос олгоход хуугаараа айцгаах тул хинтийн нөхөн сонгуулийг үндсэн хуулийн зэцээс хаачсан гэх мэт фактууд байгаа. Ийхүү Муратын хэрэг гэж шившиг нь ардчилсан намын хувьд ёстой нэг хоолой тэгэлсэн яснаас 7 дорын болон хувирлаа. Явж Муратыг хамгаалан авч үлдэхийн тулд хэн нэг зорилт гарах ёстой ёо. Бахитгүйлийг буруутгал өөр цаанаас нь юу ч гарч ирэх юм бэлээ. Дуугийнхан байсан үлжээтэй. Тэгэхээр хөөрхийн майз эсгийг ноцох үлдээд байх шиг. Дүр зураг ингэж л харагдаж байна.